За. За би та бүхэнд нэг бичлэг үзүүлье. Өвөг монголчууд манай эртний өмнөх 8-аас 7 дугаар зууны үеэс төмөрийн хүдрэг хайлуулан хэрэгэлдэг өмөрлөг хайлуулт нь эргэлт гаргасан эдгээр ололтуудыг Монголд дундад зууны үед ирсэн Европын элчин жуулчин Вильям Рубрик нүүрс гэдэг ямыг мэдэхгүй улмаас монголчуудыг чулуу шатааж байна хэмээн ойлгож тэдний нутагт шатдаг чулуу байдаг гэж бичиж үлдээсэн байдаг. Мөн монголчууд мод, заг, түлхээс гадна 5 хушуу малынхаа баасыг хатааж түлж болгон түүнийг аргал, хоргол, хомоол, хөрзөн гих мэтчлэн нэрлэж хэрэгэлдэг байжээ. Ан нарын модол гэрээс гартал цаанаалныг сэтгэл дотнохон тааламж тайвнар хамар цэргэн тэрхүү нэрийг үнэртэн өөрийн ирэхгүй имээтэйгэн хөх хомойл аргал түш төөнсөн хөхөлчөнд нь гараан ээж суудаг байсан санаанд орно. Имээ мод аргал игээд хурдан зүгээ хөрөлжгээр би суумаар наа имээ. Тэгж болохгүй миний хөө. Их гал гараад одоо мод аргал хоёрыг олчихоор сүүдүүлгээд дий. Сайхан шар аргалаар сүү хөөрүүлвэл гоё хөөрдөг байхгүй юу? Төлш аргал нь таарад. Багшаа. За. Манай имээ шар аргалыг зуны цагт харин хөөх аргалыг өвөл хаврын хүйтэнд цагт төлдөг гэсэн. Яагаад тэгж төлд юм бол? Бид хомоолноос гадна хөрзөн, мод, нүүрс зэргийг ашигладаг. Эдгээр нь бүгдээрээ ялгаатай юм байна. Багшаа. За. Түлш химийн энергиээс дулааны энерги рүү шилжиж байгаа юм уу? Тэглэв яах вэ? Багшаа, түлш болгон ижил дулаан ялгаруулдаг үстэй. Эдгээр ширээний үстээр тавигдсан байгаа баашнуудыг ашиглаа. Содын шаасаас. Нэгдүгээр ширээн дээр тавигдсан байгаа хөх аргал, хоёрдугаар ширээн дээр тавигдсан байгаа шар аргал, гуравдугаар ширээн дээр тавигдсан байгаа модны түвшний шийтгэлтэй дулааныг олж содвилгийн асуултанд өнөөдөр хариулт өгцгөөё. Түвшний ялгаруулж байгаа дулаан маань усыг халаахад зарцуулагдаж байгаа учраас түвшний дулаан нь усны халахтаа авсан дулаантай тэнцвэр. Тэнцвэр. Тэгвэл юу болох вэ? Түвшний массыг түвшинтэй хувийн талаар оржуулсан нь усны массыг усны гамахтан жаржуулээд үржүүлсэнтэй тэнцвэр. За тэгвэл эндээс хэдүүлээ одоо түвшний хувийн талаачлалтын талааныг олъё. За хэлээрэй. Усны массыг хуваах нь түвшний масс буюу үржих нь хувийн гамахтанч өөрчлөлт байна. За тэгвэл одоо туршилтаа энэ нэмийг ашиглаад хийцгээе. Туршилтыг 3-аас
доошгүй удаа хийн. Туршилтыг 3-аас доошгүй удаа яа. Харьцахдаа бид нэр эхлээд бэлэгээ өмсөх хэрэгтэй. Бэлэгээ өмсөд газыг хүн рүү чиглүүлж харуулж болохгүй. Энийг бага хэмжээгээр нээгээд өмнөх товчлуур дээр нь хошиж асаа. За тэгээ галаа тохируулаад туршилтыг хийх нэ. Түшийг шатаж зуусны дараа гараараа барьж болохгүй. Бэлээ өмсөд бэлээтэй гараараа болгоомжтой бариад дэнсэн дээрээ тавина. Яагаад гэвэл цог маань унаад та нарын гараа түлхэх аюултай учраас заавал бэлээ өмсөж ажиллах хэрэгтэй шүү. Мөн халуун ус маань түлхэх аюултай учраас бэлээтэй гараараа болгоомжтой авч маасан хэмжих нэ шүү. Туршилтаа хийцгээе. Хүүх аргалын төлөвлөгөө дулаан нэг олох гэсэн. За манай 3 туршилт хийсэн. Тэгээ 3 туршилтын эхний үр дүн нь нэг хүрэлцэх нь 1.9 хүрэлцэх нь 17 зэрэгт жолиг байгаа килограмм. Хоёр дахь туршилтаар 2.8 хүрэлцэх нь 17 зэрэгт жолиг байгаа килограмм. Гурав дахь үр дүн 2.4 хүрэлцэх нь 17 зэрэгт жолиг байгаа килограмм. Энэ 3 туршилтын дунд чинь 2.4 хүрэлцэх нь 17 зэрэгт жолиг байгаа килограмм байна.
2.5 хүртэл 16 зэрэгт Жолиг бахан килограмм хүрсэн. Харин 2 дахь туршилт дээр 3-ыг бүржтэн 16 зэрэгт Жолиг бахан килограмм хүрсэн. Харин сүүлийн 3 дахь туршилтын дээр болохоор 3.8 бүржтэн 16 зэрэгт Жолиг бахан килограмм хүрсэн. Тэгэхээр манай өвгөн энэ 3 хариугаа нэмээд 3 дугаар дунджин олсон. Дунджин хэд гэсэн? За тэгвэл туршилтыг амжилттай хийсэн. Туршилтаа баярлалаа. Баярлалаа. За бүгд багуулгын туршилтын үр дүнгээс хараад юу гэж хийж болохоор вэ? Хөө гаргасан Хөө гаргасан? хамгийн энэ нөө содогийн хийснээр шар аргалыг хэрвээ өвөл хэрэглүүл ичлэг багтаа учраас гэр дулаацгүй. Харин хөх аргалыг өвөл хэрэглэснээр ичлэг сайтай учраас гэрийн одоо дулааны температур арай өндөр байна. Харин шар аргалыг яагаад 100 хэрэглэдэг вэ гэхээр хөх аргалыг 100 хэрэглээд одоо сүү мөгөөр хөрвүүлэхтэй хэрэглэх юм бол одоо сүү түлэгдэж гашлаж одоо тийх аюултай учраас шар аргалыг нөө 100 хэрэглэж багтаа учраас Оо сайн байна штэ. Монголчууд түлшний цэцлэн дулааны том утгаар би мэддэггүй ч түлшийг төрөл зүйл хувааж хэдийд хэрэгцээтэй хэдийд хэрэгж болохын хэдийг ашиглаж мэддэг байсан байх юм шүү. За өнөөдрийн хичээлийг бүгдээ явуулсан.